За баярлалаа. Тогтоолын төслийг бол дэмжиж байгаа. Дэмжихээс өөр аргагүй байна л да. Нэг ёсондоо хөгжлийн банкнд бол амь оруулахын тулд нэг их 80 төгрөгийн бонд гаргаад амин тарай хийж байгаа л да. Энийг бол дэмжихгүй бол хөгжлийн банк бол баг байхгүй болчих юм байна л да. Тогтоолын төслийг бол хэлсгийг дэмжиж байгаа. Ер нь эндээс харахад хөгжлийн банк бол өгөө биелүүлж чадаагүй байна гэсэн юм дүгнэлт гарч байгаа л да. Өнгөрсөн хугацаанд бол 2000 аж ахуй нэгжид 5.9 их 80 төгрөгийн зээл олгосон байна. Зээл олгосон байна. Эндээс өнөөдрийн байдлаар бол зөвхөн нэг их 80 нь бол арилжааны банкудаар дамжсан эргэн төлөгдөх бусд нь ерөөсөө эргэн төлөгдөх боломжгүй байдалд орж байгаа юм байна л да. Эндээс юу гэж харах юм бэ гэвэл ер нь манай өнөөдрийн тогтолцоо ер нь ямар нэг юм дээр төр орцох юм бол төр нь хийзгүй. Тэгээд тэр нь эргэж төлөгдөхгүй ийм байдлаар яваад байгаа. Арилжааны банкар дамжих юм бол тэд нар чинь хувийн банк зээлээ бол баталгаатай өгнө. Заавал эргүүлж хугацаанд төлөвлөж авна. Тэгээд арилжааны банкуд бол хөгжиж байна. Өндөр байшингууд барьж байгаа. Төр орцох юм бол эргэж төлөгдөхгүй. Зөвхөн өнгөрсөн 4 жилийн хугацаанд төрийн өмчит компаниуд бол 2.8 их 80 төгрөгийн зээл тараагаад өнөөдөр зээл нь бараг найдваргүй болж байна шүү дээ. Эндээс харахад манайхны төр оролцсон юм болгоно ингээд эзэнгүй. Төр нь бол улс төржсөн. Тэгээд 4 жилээр сойлогдно. Тэгээд төрөөс өгсөн мөнгө нь бол ингээд эзэнгүй болсон юм. Гажиг тогтолцоо бол манай улсад тогтсон байгаа. Тэгээ манай улс хөгжихгүй байгаа л да. Энэ хөгжлийн банкны тараасан мөнгө бол бараг манай улсын 1 жилийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгийг тараачгаад өнөөдрийн Монгол улсын дампуурлын үндсийг бол хөгжлийн банк тавьж байна л да. Тийм учраас миний энд нэг гарах санал бол түрүүн Хаян Харвай гишүүн бас хэллээ. Ер нь хөгжлийн банкаас олгосон зээл болгоныг зээлбүрийг шалгах хэрэгтэй. Зээлбүрийг шалгаад бүгдийг эргэн төлөвлөх тийм арга хэмжээ авах хэрэгтэй. Төрөөс энд бол тусгай арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй. Нэг үед бол банкны зээлийг эргэн төлөвлөх баруудал хаалга гэж алба байгуулагдаад тусгай алба байгуулагдж байсан. Энэ өргөчгөөсөн тийм нэг тусгай алба байгуулад тусгай шийдвэр гаргаад засгийн газраас гаргах юм уу, их хурлаас гаргах юм уу, тусгай бие даасан байгууллага гаргаад энэ Монгол улсыг ийм дампуурлын эрмэгтэй хөргөссөн ийм тэр төсөл болгоныг бол ер нь шалгаад их усүрийг олох хэрэгтэй, эзнийг олох хэрэгтэй. Тэгхгүйгээр болохгүй л дээ. Сая Арднаас эд гишүүнч гэсэн бодит баримт их мөнгийг банкнаас ингээд гарсан мөртлөө хэн авсан эзэн тодорхойгүй ажил нь хийгдөөгүй гэж энэ их хурлын шуулганы танхим дээр яригдж байна шүү дээ. Ийм байж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ бүгдийг ер нь Монголд хууль үйлчлэх юм бол хуулийн байгууллагууд бүгдийн шалгаад дөнгөний танилцуулсан дээрээ гэсэн ийм санал байна. За тогтоолын төслийг бол дэмжиж байгаа.